Монгол хүн байгаа мó байхгүй мó? Тэ юу яцхан тэг Монголын готын 3 дугаар дугаар эхэллээ. Гэтэ өнөөдөр Монголын гот бол шал өөр байх бол. Монголын гот бол өөр байх бол. Би өнөөдөр Монголын гот руу амар инээдмийн бичлэгүүд оруулъя гэж бодсон боловч өнөөдөр яг энэ 7 хоногт ямар тренд болсон бичлэгүүд байв гэдээ хайсан ч дандаа тийм сөрөг бараан тийм бичлэгүүд байна. Нард тийм. Энэ баг миний хамгийн сүлд инээж байгаа баг хэсэг баг. Тэгэхээр өнөөдөр идлээ 4 бичлэг үзсэн. Тэгээ энэ 4 бичлэгээ бол та нар баг ихэнх нь үзсэн байгаа. Тэгээд эхнийхээ бичлэгийг үзээд би энэ дэр хийх зүйлсээ хэлье. Монголчууд ингээм овчроо. Тавш бүжиглээд залуу. Бас бүсгүй. Хаанта бити юу л. Хаанта өнөөдөр сууч хоолцоо яваа. Хүн арх дарахгүй хаанта. Митэд юу хийж байгаа? Митэд үгүйтэй хийж байгаа юм бэ хаанта. Эцэг хинсээ. Тэмүүжээс. Зарим бичлэг та нар үзсэн байх. Зарим нь энэ төөрөд хүрсэн бэл. Зарим ч ихэнх энэ бичлэгийг хийж байгаа ялангуяа залуус. Хин ч юм байдалд орж болно шүү дээ. Окей, энэ залуу ингээд арх угаад ингээд гэсэн мэн энийг бичээд нүүрэн дээр шоглоод нэг хэр хинд байгаа. Ийм хүмүүжлийг ямар хүмүүс хүүхдүүдтэй бий болгож байгаа. Энэ өнөөдрийн Монголын хамгийн тийм харгас тийм готомшигтай зүйл байна. Окей, тэгээ энэ дээр амар ирүүл зүгээр бид яг юу хийцээ? Анализ хий. Окей. За минтийн гадаа шоудсан байна. Энэ шоудсан залуус нь юм уу эсвэл тэнд байсан залуус нь ингээд бичлэг хийсэн. За энэ одоо Чингис хаан гэдэг энэ манай залуу шоудаад арх уугаад за ингээд сохтуу ингээд сууж байна. Бичлэг хүмүүс хийж байгаа нас мэдж байна. Мэдж байгаа ч юм уу мэдээгүй ч юм ийм байдалтай байж. Окей. Тэгвэл энэ дээр энэ залуу яагаад ийм байдалтай ингээд үлдсэн байгаа гэхээр хин ч ийм байдалтай байхыг хизээж хүсэхгүй. Ийм байдалд орохыг ямар ч хүн хүсэхгүй. Тэгвэл энэ байдалд хүргэсэн зүйл нь юу вэ гэж үзье. За мэдээж ганцаараа шоудаг. Хоолуула шоуд явжгаад за одоо жишээ нь Чингис хаан энэ залуу найзуудтай найта за би тасарлаа уулаа шүү гэх тэг явсан чаа. Найзууд нь орхиол явцсан байгаа зүгээр дур зүрх харагдаж байгаа байхгүй. Окей, тэгвэл чи ингээ найзууд ингээ өөргөө ингээ хаяа явдаг найзуудтай найзлах ямар хэрэг байгаа гэж энэ залуу бодох байх. Энэ залуу магадгүй би энэ залуу ярьж байгаа зүйлсэн зарим зүйлс нь үнэхээр дургу хүрэгдэг. Тэгээд тэр ярьж байгаа зүйлсээс нь авах зүйлс бас байдаг байхгүй. Энэ залуу хэрвээ тэр миний найз намайг арайж орхио авчихгүй л үдэ гэдэг тийм гин цагаан сэтгэлтэй байсан бол яах вэ? Одоо энэ бичлэг би дахиад үзье. Өөрөөр ганц босгоо суулгаад хүргээ өгчөд яах вэ? Энэ хараа Монголын өнөөгийн залуусын дур зураг зүгээр юм байгаа байхгүй. Хаанта өнөөдөр Өөртөө хятадд ингээл ийм бичлэг зөндөө өгдөг шин. Хүн дайрж алангуудаа нөгөө жолооч нөгөө хүнээ алах гад байдаг. А яагаад тэгэхээр хэрвээ одоо автын ямар нэгэн тийм ослоор хин нэг гимтэйхэн бол тэр хүнийг насан туршдаа асардаг, насан туршдаа бүх эмчилгээнийхэн зардлыг төлдөг. А тийм болохоор хятад хүмүүс нэг алчвал торгуулаад төлөөд оршуулгын зардлыг төлдөг. Тэгж тийм харгас бичлэгийг монголчууд зөндөө үзсэн. Энд бүр зүгээр амьд хүн ингээд сохтуу ингээд байж хахад зүгээр инээж ханаждаг юм. Бүр хятадд ч байдаг баг. Бид тэр үзээ ядаад байдаг хятад. Ийм залуусаа би харамсаж байна. Магадгүй энэ залуус сохтуу байж байгаа тэгээд have fun байх гад юм бичлэг ингээд тавьсан байж магадгүй. Гэтэ Монгол хүн үзээч юм байдаг байхгүй. Зүгээр эргэн тойронд бүх хүмүүсээ хар. Тэгээ сүүлд бас яваал яс нэг ах зам дээр ингээд мөргүүлсэн юм уу гимтцэн ивтсэн чинь хүмүүс тойроо яваад гэсэн. Тим мэдээ бас саяхан бас шууд ярьсан шүү дээ. Би биедээ хайртай байдгүй. Цөөхүүлэхнээ үжиж би энэ үзээ ядсан. Би энэ юу мэрэ химэлж идэг. Би энийхээ дээр гарах гэж орлоо. Энэ залуус зүгээр л би энэ Чингис хаан гэдэг залуугаас дээр шүү гэдэг л зүгээр үзлийг харуулах гэж хин нэгний дээр гарах гэж юмшлэг гэж байгаа байхгүй. Би зүгээр тэр залуус хэлчихэд маа мэдээ. Энэ залуугаас 7 дор. Та нар баг хүн биш юм шүү. Амтнаас 7 дор биш. Баг хэрэг юм шүү. Хэрэг чинь үгсэн юм өндөр ингээл зарим шоунууч ажилтдаг ш. Та нар баг тэр юм шүү. За окей, дараагийн бичлэг рүү оръё. Ихтэй хөвчлөлтэй бичлэг л.
Та энэ твгийн мэдээг үзэж байна. Түгээмэл борлуулагддаг жигэнсэн оромгийг караокены өрөөнд орчинд бэлтгэж өчөө. Тухайн караокены эзэн өөрийн төцнүүдээр хөлтөн борлуулдаг байсан гэж ажилтан хэлжээ. Энд болохоор юм болсон ба. Караканы өрөөнд оромог бэлтгээд жигнээд ингээд дэлгүүрүүдээр сургуулиудын хажуудлын одоо нэг хүнсний дэлгүүрүүд PC мессеж юм. Тиймэрхүү газруудаар ийм оромыг бол бид нар өдөр тутамдаа хардаг. Ялангуяа PC тоглож байгаа залуус хичээл 10 жилийн хүмүүс бол энэтэй өдөр болгон тулгардаг. Энэ өнөөдөр анх удаа ингэж каракэд оромог хийгдсэн юм. Ердөө биш. Караканаас 7 дор юунд энэ харин баг миний бодож байгаа баг дээд зэрэглэлийн газар хийж. Зүгээр ийм байдалтай байлгаж байгаа хүмүүс нь хийн гэхээр энэ үйлдвэрлэлийг хийж байгаа хүмүүс биш. Энэ үйлдвэрлэлийг зогсоохгүй байгаа. Бараг зүгээр хараад өнгөрч байгаа цагдаа нар таа. Тэнгүүтээ энэ цагдаа нар энэ хүмүүс рүү ороод ирэнгүүтээ come on. Юу вэ? Та нар үйлдвэрлэл явуулж байна. Нөө. Угаасаа их цагдаа ингээл Монголд арх зардаг хоёр дэлгүүр зөө. Нэг нь ардуур оролт өгдөг дэлгүүр, нөгөөх нь жүүлээ. Зөө. Хизээж хаагддаг. Шөнийн 00 цагаас хойшоо арх зарагдчихэд. Энийг одоо бүх залуус мэднэ. Бүх цагдаач мэднэ. Бараг цагдаа бараг өөрөө ороод арх авдаг үүсэхгүй. Энэ одоо нэг тийм шин зүйл өвдөөсөө биш. Ингээл амар сэвэл ингэ. Энэ дээр байгаа одоо энэ харж байна. Тэгэхээр гаднаас баталгаагүй газараас хизээж битгий хоол авч. Ялангуяа энэ одоо энэ ингээл те ямар ч тийм дор гялгарчуд байхгүй юм дээр ингээл бидний ингээ хүүхдүүдийн хүнсийг үйлдвэрлэж бэлтгэж байгаа байхгүй. Эцэг эхчид ялангуяа анхаарах хэрэгтэй. Яаж анхаарах хэрэгтэй гэхээр хүүхдтэй гэрт нь өглөөнөөсөө бэлдээ өгч. Эсвэл хоолных нь мөнгийг ахиухан өгч. Өгч чадахгүй байгаа бол хоол бэлдээд явуулж. Тэгэхгүй бол хүүхд чинь ийм л юм мэднэ. Нохоос таалж өгч. Нохоо байгаа шүү дээ. Нохооч урд тоож тэргүй байна. Жохон баталгаад. Чи зайлч. Боочооч. Одоо энэ тэгж байгаа байхгүй энэ дээр. Энд хүнсний үйлдвэрлэл явуулж байгаа юм уу? Явагдаагүй. Бид нар л орой амьд ажилтнаа хийх гэсэн. Ийм их ажилчтай юм шиг байна. Батдаггүй. Би хүндийн жинг юм уу юм шиг. Телевизээр хүртэл худлаа яриа сурцсан. Тэгээ ярьж байгаа юмыг нь хандлт тавхаа ингээд телевизүүд нь хүртэл оруулаа сурцсан. Ийм телевизээр гаргах ямар хэрэгтэй. Ийм тэнэг балаан телевизээр гаргаж байхын оронд ядаж 10 жилийн хүүхдүүдийг хичээл номын одоо тийм зөндөө олон хичээл байгаа. Тийм гаргаж олон юм. Шаал Монголын телевизүүд угаасаа ямар ч юу байхгүй. Хэрэг байхгүй. За энэ манай энэ нэвтрүүлэг нь ямар нэгэн тийм хаалтын гэрээг үүдгийг албан ёсоор мэддэгдээ ч гэх шиг бай. Инээ түргээд юм дөө тэр телевизүүд бүгд худлаа. Одоо энэ залуу хөвчлөлтэй зөө. Муу явахаар сайн өгөх гэдэг. Ингэж байгаа байхгүй. Энэ жигсэн оромгуудыг хаагур зардаг. Зөстөд мэдхгүй тэр юм. Эрэхтэй өстө мэддэггүй шиг үл. Өстө мэддэггүй шиг үл гэдэг чинь. Яг л Тэрнээс л би яг мөрөөрөө дуулах дуугаан дуугаад тэр сайн мэдхгүй. Энэ хөвчлөлтэй залуу юм байна нэрэ. Тэг би хийлцэх нь цаашаа. Хариуцах нь өөр байна. Биш. Хариуцах нь өөр ч гэсэн одоо таныг Окены эзэн хэрэглэнгээ үйлдвэрлэл явуулж байна. Тэгэхгүй нэ мөнгө өгч байгаа болохоор нэг хориглоод Яа, за энэ одоо хаана шин шаам. Тэгээ ой наа Red Bull утсан. Яа, тас. Ийм л орчинд тэгэл бэлтгэсэн хоолыг өгч байгаа юм. Хяналт шалгалт хийдэг. Тэг мэрэгжлийн албан Хитэн цагаас ирж байгаа байхгүй. Хин ч гэсэн амьдралын төлөөс бидний оромыг хийгээ зарч үүсгэж шин. Монголчууд ингээм овчроос. Тавш бүжиглээд залуу. Бас бүсгүй. За би яага өнөөдөр ингээд бичлэгүүд амар ууртай байгаа гэхээр за энэ залуугийн энэ Улаанбаал гэдэг нэвтрүүлэгт би дуртай амар үнэлдэг байсан. За өнөөдөр хүртэл. Тэгтэл энэ залуу хизээч хийж болохгүй зүгээр чи баг боодцсан бол би чам мөнгө өгөх байлаа нэрээ. Энэ залуу зэ.
Юу төрийн you're one of fucking cloud chaser man. Чаавал зүгээр хараал ицсэн зүгээр олны анхаарал өртөхийг хүссэн зүйл. Чамд энийг өмөөрөх ямар ч зүйл байхгүй. Яагаад гэвэл 1992 оноос хойш биш тэ энэ төрийн талбай гэдэг зүйл чинь Монгол улсын хууль хүчин төгөлдөр бол хэрэгжиж эхэлснийг бэлэгдэж энэ ашиглагдаж ирсэн зүйл байдгийн. Мэдөө. Энэ залуугаас энийг азар үзнэ. Би хизээч юм байж болохгүй. Чи бовоод цацсан бол нэр чам мөнгөх байлаа. Юу төрийн талбай. Энэ төрийн талбаанаас болж энэ төрийн талбай ганц уулан дээр хатах гэж хідэн зэрэг хідэн хүн өгсөн бол хідэн мал амтан ямар их тийм хичээл зүтгэл байсан бол хідэн Япон, хідэн Хятад, хідэн хүнд Монгол зэрэг энэ талбайгаа гიშгүүлэхгүй гэж буудуулж өгсөн бол яг энэ талбай биш л те өмнөх талбай нь ийм бэлэг тэмдэгтэй зүйлийг зөвөр ураа хайчихдээ. Энэ төрийн талбайг бид нар наадмаар ингээ машиндаа углаад ингээ газар хог болцсон байдаг. Гэтэ энийг хинч урж зүрхэлдэггүй зэ. Хинч урж зүрхэлдэггүй. Яа гэвэл Монгол гэдэг юм чинь тустай байдаг байхгүй. Монгол гэдэг нэрийг бэлэгдэж байгаа, харуулж байгаа Монгол улс гэдэг зүйлийг чинь энэ талбай харуулдаг байхгүй. Энэ залуу өмөөрх ямар ч зүйл байхгүй. Юу ч байхгүй. Ямар ч энэ шалтгаан үнц багсгүй. Бүх монголчууд чиний ойрт торны хүнийг алдсан чи хужаа байсан чи төрийн талбай урж болохгүй мэдөө. Би зүгээр боовоор оролдож байгаа боовоо тастаж болно шүү. Талбай болохгүй, хизээч болохгүй. Би зүгээр энэ залуу гадуур таарах юм бол би шууд зохиод аван заяа. Энийг би нэр болдог бол зүгээр дүрчмээр санаж чинь төхөө. Одоо тэг ярингуут ингэж байгаа байхгүй. Тэ? Энэ яг утга нь ийм юм байлээ л дээ. Энэ төрийн талбайг би уурах яах вэ те? Энэ төрийн талбайг чинь өстой зүгээр цаагуур өстой амар олон хүмүүс урж идэж гин гэж байгаа байхгүй. Гэтэ шүү дээ ямар ч Монгол авилгалч хүн байсан биш төрийн талбайг урддаггүй байхгүй. Би торгоглах на биш шүү. Чи бол торгоглах на. Тийм бол чи одоо уйл. Чи одоо уйл. Яагаад гэж чи ганцаараа монголчууд олуулаа мэдөө. Чи энэ төрийн талбайг урсан өдрөөс чи Монгол биш болсон. Яагаад гэж угаасаа Монгол байгаад шүү. Монгол байсан үед хизээч юм этик суухгүй мэдөө. Хэвлэл мэдээллийн хүмүүс хизээч хоёнгийн гэрүүлэх ёстой болохоос чамшиг ингэж мунхруулдаггүй. Ингэж бусдын анхаарлыг татах гэж талбайгаа гаргадаггүй. Урддаггүй. Тийм. Энэ төрийн энэ ядч байтуг богд мод кино үзүүлж хийсэн. Монгол тавчтай нэвтрүүлгийн 30 Монгол төрийг жинхэнэ утгаараа урж тастаж байгаа. Уцууч. Цагдаагийн ерөнхий газрын Харт аймагт тэмцэх газраас Чингэлтэй Баянгол дүр. Одоо энэ сүүлийн үед энэ сүүл писэнд орж Харт аймаг писэнд орж исэн зөвхөн хүмүүсийг очиж шалгацсан аахгүй. Шалгаад тэр шээс нь илрээгүй. Писэнд мэдхгүй тэгээд хүмүүс Харт аймагт төсөв би бүр мэдчихэж байгаа хүмүүстөө мэдэхгүй мэн. Тэгээд сүүлийн үед шүү дээ та нар хэрвээ анзаарч ивэл энэ Харт тамхитай тэмцэж байгаа цагдаагийнхан амир их гарч ирж байгаа. Энэ зүг байхгүй. Яа тэгвэл одоо энэ Харт аймгийг ингээл өвсийг Харт аймаг биш гэдэг байгаа. Гэтэ sorry seems to be baby. Hard sword baby. No аль нь ч болохгүй Монгол. Хизээч болохгүй. Энэ хизээ зөвшөөрөхгүй. Зүгээр өвсийг дэмжиж байгаа Харт аймгийг дэмжиж байгаа бүх хүмүүст хэлэхэд маа мэдөө. Маа. Энэ бол хизээч байхгүй. Хизээч хэрэг байхгүй зөө. Бүгд байрлах шөнийн цэнгэний газарт шалгалт явуулжээ. Тэгээ ингээд залуус ингээд баривчлаад 24 хүн Харт аймаг хэрэгэлсэн байж гэж байна. Окей. Би ихтэй бодоод байна. Би одоо чинь ингээд яг болдог газар нь хэрэг чинь Харт аймаг ингээд хэрэглээ үзлээ. Тэгээ Монголд ирээд яг ингээд баригдчихвол би одоо яг л амарсан зэ. Тэгээ одоо ингээд ийм өнгөө өгдөг. Ямар өнгөө харцаалаа, юу хцаалаа. Би PC дөөж исэн чи. Гэртээ стрим хийж исэн чи. Гэртээ PUBG тоглож исэн. Гэртээ PUBG тоглож исэн чи нэг цагдаа орж ирээд
Хард тамхи ингээ шалгуул гэсэн байгаа хөөхгүй нэг цэлүүд. Тэгээд мэдээч хэрэглээ юм чи юу ч гарч ирэхгүй шүү дээ. Тэгээ гарч ирээгүй байжгаад гэртээ орж болохгүй цагдаа гэртээ үлдсэн зөө. Уур нүрсээ зайлзаа. Тэгээ уур нүрстэй PC орсон гэстэй. Уур нүрөд PC орсон чи бас хард тамхитайхан бас шээлгээд хард тамхи илрээгүй гэж байгаа. Тэгээ дараад нь яасан гэлээ? Шооцсон гэлөө. Тий, наа чи тэгдэг байхгүй да. Тэсэр PUBG тоглосоо гаднаас нэг цагтаа орж ирсэн. Хард тамхины юу хард тамхи шал яаж нэг шалган гэдэг. Тэгээ шалгаад юу болохгүй одоо ботно. Зайлзал мөн бид таам гэдэг. Гэрээс нь хөөгөр гарах гэж байна. Тий. Тэгээ хонох газаргүй юм чинь одоо яа гэх үгээд үлдэр ороо шоу зүс дахин цагтаа нэр орж ирээд шийдгүүлдэг. Хүч байж та. Энэ онгоо гарахаас өмнө энэ онгоо чинь яг ингээ гарсан. Тий энэ онгоо солилцсон юм биш үү? Энэ хайрын залуус. Энэ залуустэд бас өршөөлийн хууль мөлөөр тэгэл ойлгуулаад гаргачихгүй л үү. Тэгээ үйлдвэр ороо бүжгэлжсэн шээлгүүлээд юуч хараагүй те. Тэгээд одоо уур нүрээд нөгөөдөг уур нүрэнгүүтээ юу ацсан гэж байгаа. Ирүүжлэлтэй байж хийсэн чинь. Тий цагдаа нь хард тамхи гараагүй болохоор энэ нөө зүгээр каталч. Хэрэгэлдэг хүмүүсийн цуглардаг оромж болчихсон байж. Өмнө нь хард тамхины хэрэгт холбогдож гэтээ миний өгшөө. Манай чи нэг карьер жоо хаалгатай миний видеон дээр ичгүү. Энэ үйлдвэргээд газар дээр яг энэ баримтлагаа явахад л ганц хард тамхи хэрэглэгдээгүй биш үстэй. Наад чи нөө. Угаасаа оромж байсан үстэй. Ер нь бол жоохон тийм хүү сайко гарууд. Гэхдээ би тэр газар үгүйсгээ өгсөн. Зүгээр манай цагдаа нар ингээд ийм юм шалгаад ингээд явж байгаа таатай байна. Гэхдээ жоохон тэгж одоо ингэж хөдөлж байгаа шүү дээ. Бас тийм. Ер нь бол одоо сүрийг үзүүлэхэд гимгүүтэй. Уу бол одоо энэ жоохон эмэгтэй хүүхдүүдийг хард тамхиар биеийг үнэлүүлж, бүр гэрээ цэвэрлүүлж, хоолоо хэлгүүлж, зөвхөн хүнтэй унтуулж, тэрнээс мөнгө олоод тэр мөнгөнийхөө оронд олон эмэгтэйгөнд хард тамхи өгж байгаа. Тийм их жишээ зөндөө чин сонсогдож байна. Ямар азар тийм зүйлийг нүдээр хараагүй. Угаасаа тийм зөндөө. Тэгээ би дахиад нэг мэлчээ. Хард тамхи гэдэг зүйлийг хизээж битгий хэрэглэх юм бол тэгээд би бүр бодоод байгаа. Би ингээ ямар нэгэн байдлаар ингээ хард тамхи хэрэглэх юм бол би бүр насаараа айцтай биш санагдаад байгаа. Цагдаа орж байл хаалга дэш ингээл явчмаар санагдаад байгаа байхгүй. Тийм болохоор айц сэтгэлдээ тайван бай. Тэгээд энэ зүйлийг бас дэмжиж байгаа залуус дэлчгээд болоогүй. Яагаад одоо 2019 он болонгууд залуус ингээд энийг дэмж ингээд хүлээн зөвшөөргээд байгаа. Яагаад зөвхөн 2019 оноос хойшоогоо өөр үеийн хүмүүс, танаа дээд үеийн хүмүүс чинь яагаад энийг ингээд хүлээн зөвшөөргээ орилохгүй байсан. Яагаад гэвэл тэр хүмүүс хор уршиг мэдцээ ойлгоцсон байхгүй юу? Окей. Тэгээ Mongolian Goat дээр ингээд дөрвөн бичлэг өгсөн та нартай маш их баярлалаа. Тэгээд энэ амар тийм стресстэй видео байлаа. Тэгээд юу мэрч юмтай зүгээр байж л та. Зүгээр бие биетэй хайртай монголчуудаа. Мууч чи чимээгүй байж та. Ямар ядраат энэ амар сериусны мэрч чаа. Ийм гайнуудыг зүгээр амьдралаасаа зайлуул заяа. Чи зайлуу. Зүгээр шууд зайл хийлчихээ. Тэгэд ердөөсөө л Монголоо хайрл, Монгол хүндээ хайртай. Монголоо хайрлна гэдэг чинь Монгол хүндээ хайртай байхыг хэлдэг шүү дээ. Монгол газар нутагт байгаа бүх хүмүүсийг өөр төв даваачаад Монгол газар үлдвэл тэр Монгол улс мөн үү? Үгүй. Монгол хүн байгаа газар Монгол улс байна. Тийм болохоор би энэ хайрл. Тэгээд тийм далбаа малбаагаа урж байгаа хүмүүсийг эзэж битгий ойлгох. Эзэж уусаа ойлгох ямар ч боломжгүй. Тэнгүүт одоо энэ хүмүүс тэгэлдээ цаг нь ирэхээр намайг ойлгоно. Уучлаарай цаг нь хизэж ирдэггүй тэнийг юмнэ. Окей. За тэгээ Mongolian Goat 3-ыг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.